Хүүхэд гэж хэн бэ? 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ. Хүүхдийн эрхийн тухай хууль. Энэ бол Бата. Бата 10 настай. Батагийн аав ээж нь гэртээ байнга хэрүүл хийж муудалцдаг бөгөөд Бататай үргэлж муухай тааламжгүй харьцдаг. Бата харин аав ээжтэй гомцсон уран тоглоомондоо гаргадаг байв. Хүүхэд хүчирхийллээс ангид аюулгүй орчинд эцэг эхийнхээ халамжинд эрүүл өсч бойжих хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжилд эцэг эх нь онцгой нөлөөлдөг. Батагийн аав ээж нь салахаар болоход түүнээс юу ч асуулгүйгээр хөдөө байдаг нах захынд нь байлгахаар болов. Бата айлд гэр цэвэрлэж, хонь хариулж, хашаа хороо цэвэрлэж, мод түлээ бэлтгэх зэрэг хүнд хүчээр ажил хийхээс гадна үргэлж загнуулж зэмлүүлдэг болов. Бата аав ээжтэй маш их гомдож байлаа. Хүүхэд өөрт хамааралтай альва асуудлаар шийдвэр гаргахад оролцох хэрэгтэй. Бата хөдөө нах захын дан байхдаа үеийнхэн хүүхдүүдийн адил сургуульд явж, дуртай ном уншиж, дугуйланд хичээллэж, олон найзтай болохыг маш их хүсэж байв. Энэ тухайгаан ахтаа хэлэхэд зөвшөөрсөнгүй. Хүүхэд гэр бүл, сургууль, нийгмийн арга хэмжээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрч хөгжих хэрэгтэй. Батагийн ах зах нь түүнийг наадмаар хурдан морь унахыг шаардав. Бата хүсэхгүй байсан ч хүчээр хурдан морь унлаа. Бата уралдаж байхдаа мориноос унаж хөлөө хүнд гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болов. Хүүхэд гэмт хэрэг аюул олсол сэтгэл санааны дарамтаас бүхий л орчинд хамгаалагдах хэрэгтэй. Хүүхдийн эрхэнд тэдний нас хүүс, нийгмийн гарал, биеийн хөгжлөөс үл хамааран бүгдэд адил эрхтгш байна. Гэхдээ хүүхэд томчуутай адил өөрийн эрхийг бусдаас шаардаж чаддаггүй. Тиймээс хүүхдийг өөрийн эрхийг эдэлж зөв сайн хүн болж төлөвшөртөн төр засаг аав ээж эмээ өвөө ах эгч багш нь тэдэнд эрхийг нь зааж сургаж эрхийг нь эдэх нөхцлөөр хангах замаар туслах үүрэгтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах нь эрхэм бүрийн үүрэг юм.